Монголын үндэсний телевиз цагдаагийн байгууллага хамтран бэлтгэдэг цагдаагийн мэдээлэл нэвтрүүлгийн энэ удаагийн зочдын цагаар хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын дарга сайн зориг бол оролцож байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт бол цагдаагийн албаны шинжилгээ найруулж байгаа хуулийн талаар бол бас мэдээлэл өгөх юм зорилготой танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. Ер нь бол цагдаагийн албаны тухай бол одоогийн өмөрч байгаа хууль маань 2013 онд батлагдаад өөрийн чийлж байгаагаар 14 оны 1 сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөд явж байгаа. Тэгэхдээ хуулийг хэрэгжүүлэх явцад бас тодорхой хэмжээний бэрхшээл, хүндрэл бэрхшээлүүд учирч байна. Эргээд одоо юу гэдэг нь цагдаагийн албаны тухай хууль дээр цагдаагийн албаагч эрх зүйн байдал, тодорхой цагдаагийн албаны байгууллагын үйл ажиллагаа тусын хуулиар зохицуулахаар зааж өгсөн байдаг. Тухайлбал одоо хууль сахиулагч эрх зүйн байдал, хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулахаар асуудлуудыг хуульчилсан боловч эдгээр хуулиуд нь одоо хүртэл батлагдаагүй улмаас цагдаагийн албаагчийн эрх зүйн байдал мөн одоо юу гэдэг өдөр тутмын иргэдийн эрхчлөлөнд халдаж тодорхой шаардлага хууль сахиулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх үйл ажиллагаа маань одоо хүртэл тодорхой стандарт дүрм журмгүй явахд хүрээд байгаа маа. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс одоо энэ хуулийг эргэж харах тодорхой хэмжээний одоо шинжилгээ найруулга хийх шаардлага гарсан. Мөн нөгөөтэйгүр тодорхой хэмжээний төрийн ёс батлагдсан бодлогын бичиг баримтууд бол бас төрийн үйлчлэгийг иргэдэд хүн сурталчилгаа үзүүлэх, төрийн албыг мэрэгсэн доктортой байлгах. За эргээд бас Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр буюу 16-аас 20 он хүртэл засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цагдаагийн албаны тухай хуулийг шинжилж одоо цагдаагийн үйл ажиллагааг иргэдэд одоо ойртуулсан чирэгдэлгүй болгох зорилтыг мөн дэвшүүлсэн хүрээнд энэ хуулийн төслийг эргэж харж боловсруулсан байж байгаа. Эрх зүйн тухай байдлын эрх зүйг нь бас дэмжсэн мөн үйл ажиллагааг нь хуульчилсан юм зүйлүүд заалтууд маань орсон билээ тий. Тэр энэ заалтууд маань орсон ингэснээрээ энэ цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа хэр иргэдэд хүртээмжтэй хүрэх юм. Ингэснээрээ иргэний нөгөө аюулгүй байдлыг хангах энэ ажил маань хэр агштай явна гэж. Цагдаагийн албаны хуулийг дагж мөрдөх журмын тухай хууль эсвэл нөгөөтэйгүр сайдын ч гэх юм уу агентлагийн даргын баталсан журмын хэмжээнд үйл ажиллагаа зохицуулагдаж иргэдэд хууль сахиулах ажиллагаа хийж байгаа. Жишээ нь одоо иргэдийн орон байранд нэвтрэх, иргэдэд хууль ёсны шаардлага тавих энэ асуудлууд маань хуульчлагдаагүй учраас бас тодорхой хэмжээний үйл ойлголцол гардаг. Тэгэхээр бид энэ асуудлыг тодорхой хэмжээнд хуульчилж тодорхой стандартад яаж иргэдэд одоо тий шаардлага тавьж өөрөө тавих уу гэдэг бүр асуудлыг бүр журмж өгч байгаа. Жишээ нь одоо өөрийгөө танилцуулахаас эхлээд ч гэдэг юм уу, бичиг баримтаа үзүүлэх ч гэдэг юм уу. Тодорхой энэ үйл ажиллагаануудын шат дараатай үйл ажиллагаа хийх стандарт дүрм журмуудыг л тодорхой хуульчилж зааж өгж байгаа. Мөн нөгөөтэйгүр зэвсэг хэрэгслийн бүрийн тусгай хэрэгслийг хэрхэн ямар үндслээр хизээ хэрэглэх үү гэдэг асуудлыг хүртэл одоо наривчлан хуульч тусгаж өгсөн байж байгаа. Мөн нөгөөдгөр та бас сайн хүндж байна. Цагдаагийн албаагч эрх зүйн байдлын тухай асуудлыг бас яг энэ хуулиар бас нэг мөр шийдэж өгөө гэдэг асуудал үүж байгаа. Одоо бол цагдаагийн албаагч эрх зүйн байдлын тухай хууль үндсэндээ төрийн алба болоод хөдөлмөрийн хууль ч гэх юм уу тодорхой бусад хуулиудаар зохицуулагдж байгаа. Өөрөө цагдаагийн алба нь нэлээд онцлогтой алба учраас бас тухайлсан бас асуудлуудыг наривчлан зохицуулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Энэ хүрээнд цагдаагийн албаагчийн эрх зүйн байдлыг болоод үйл ажиллагааны асуудлыг бол цагдаагийн албаны тухай хуулийн шинжилгээ найруулгатай бол ер нь бол тусгаж боловсруулаад засгийн газрын хуралдаанаа хилцүүлэхээр засгийн газрын хурал хэрэглэх газар төрүүлээд байж байна. Тэр энэ албаагч их асуудаг л да. Ер нь бол энэ бидний эрх зүйн тухай байдлын хууль маань яаж хөгжлөгдөж байна. Тэтгэврт гарлаа гэхэд үгүй за ажиллажила шинээр албан тушаал томилогдлоо гэхэд энэ тухайн албаагч нөгөө амьдрах орон байр ажиллах нөхцөл юм зүйл маань л одоогоор бол хөгжлөгдөөгүй юм зүйлүүд байгаад байгаа шүү дээ. Бас дутагдaltaй зүйлүүд байна. Ингэснээр нөгөө ажил үйлчлэгээ маань иргэдэд хүрэхдээ бас доголдолтой хүрэх юм тал байгаад байдаг тийм. Тэгэхээр энэ хууль гарснараа бол хамгийн гол нь иргэнд энэ цагдаагийн ажил үйлчлэгээ түргэн шуурхаа чирэгдэлгүй хүрэх энэ чиглэл зам маань хэр нээлттэй болох вэ? За яг л энэ асуудлыг шийдэхин хүрээнд энэ хуулийн төслийг боловсруулсан гэж хэлж болно. Эргээд нөгөөтэйгүрдээ иргэдэд цагдаагийн үйл ажиллагааг хүртээмжтэй хүргэх гэхээс гадна яаж бас цагдаагийн албаагчдынхаа доктор суурьшилтай ажиллах уу? Тэр амьдарч ажиллах нөхцөлийг нь яаж хангах уу? Эргээд тэр нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх үү гэдгийг үе шаттайгаар мэдээж юу гэдэг эрх зүйн зохицуулалтын үед боловсронгуй болгох тэдгээрийн одоо доктор суурьшилтай чадварлаг мэрэгсэн цагдаагийн албыг одоо бүрэлдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд энэ хуулийн төслийг боловсруулж чиглэсэн гэдэгт хэлмээр байна. Энэ хуулийн дээр бас төсөл дээр нь харж байхад бол нөгөө хөдөө орон нутгад томдогдсон очиж байгаа албан хаагчийн арга хэрэгж аягүй хүндрэлтэй асуудал байдаг. Ажлын байр олддоггүй ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр энэ асуудлыг бас боломжийн хэмжээнд шийдсэн юм асуудал байл л дээ. Өөр яг ийм хэлбэрээр шийдсэн юм асуудлууд байна. За мэдээж бол байгаа бас үндсэндээ хэлэхэд бас эргээд бас цагдаагийн
одоо байгууллагад ажиллаж байгаа албан агчдын маань арталт нь одоо тий ар гэрийн хүмүүсүүд байж идэг. Цагдаагийн албан маань бас тодорхой хэмжээний үүрэг хүлээгээ томилогдоо явахад бас л дагаад явж идэг. Энэ нөхцөл байдлаас хамаарат мэдээж үгдийн ар гэрийн хүмүүсийг ажлын байраар хангах гэх юм уу тодорхой нийгмийн асуудлуудыг шийдэх одоо тийм асуудлуудыг бол бас тодорхой хэмжээнд бас тусгаж өгсөн байж байгаа. Яг одоо бол хүндрэлтэй асуудал маань юу юм бэ гэхээр бол цагдаагийн байгууллага албаагч ямарваа нэгэн эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэдэг зүйл маань хуулиар тогтоогдохгүй бас албаагч хохирох юм хандлагатай болоод албуур гүйснээс тухайд. Тэгэхээр энэ тал дээр цааш ер нь хууль зүйн яамнаас баримтсан бодлого. За тийм энэ бол бас яг эргээд бас чухал асуудал болчиход байгаа. Эргээд яг тодорхой үйл ажиллагаануудыг хийдэг дистрал журам ямар хүрээнд очиод зогсов гэдэг асуудал манай тодорхой хуулийн хүрээнд зохицуулагдаагүй улмаас эргээд цагдаагийн албаагчид маань тодорхой хууль хэрэгжүүлсэн хөтлөө буруутдаг. Эргээд бас хариуцлага хүлээдэг асуудлууд байдаг. Нөгөө тал дээр энэ одоо юу гэдэг үйл ажиллагааны журмууд нь тодорхой бас учраас иргэдийн эрх хэрэгчлөөнд бас хэтрүүлэн халтах асуудал бас байдаг. Тэгэхээр энэ асуудлуудыг мэдэн тэнцвэрийг нь болоод ямар хүрээнд ямар үйл ажиллагааг явуулах вэ? Ямар үндслийн дагуу? Жишээ нь одоо иргэдийн орон байранд нэвтрэхдээ ямар одоо дистраллаар хизээ орох уу, яах вэ? Ямар зөвшөөрлийг авч орох уу? Ямар тохиол зөвшөөрөл авахгүйгээр одоо шууд орж болох уу ч гэдэг юм тодорхой бүх дистраллуудыг яг энэ хуульд тодорхой тусгаж өгч байгаа. Энэ одоо онцлогоороо яах юм бол иргэдийн эрх хэрэгжүүлэлийг хамгаалах талдаач тэр цагдаагийн байгууллагын ажиллаж байгаа албаагчдынхаа бас эрх ашиг тэдгээр үйл ажиллагаанд ямар зарчим баримтлах уу, ямар журам мөрдөх үү, эргээд энэ үйл ажиллагааныхаа хүрээнд хаана очиж одоо зогсох ёстой, хязгаар нь хаана вэ гэдгийг л одоо бид нар энэ хуулиараа бас тодорхой болгож өгч байгаа. Төслийн харж яхад бол энэ албан хаагчийг апдейт буюу дахин сургалтуудыг бол хийгдсэн байл л дээ. Энэ албан хаагч нь дахин мэрэгших энэ чиглэлээр сургагдах, суралцж ирсний дараа дахин ажлын байраар хангагдах, шинээр томилогдож байгаа албан хаагчдыг ямар дистаратаагүй ингээд бүгд хөөцлөгдсөн юм бас боломжтой хэсгүүд ингээ байгаад байгаа юм л дээ. Тэгэхээр энэ эргээд энэ асуудлаас мэдээж цагдаагийн албаны доктор суршилтай эргээд боловсруучны бодлого нөөцийг одоо хэрхэн яаж тодорхойлох вэ, бэлтгэх үү гэдэг асуудал хүртэл бас чухал асуудлын нэг байгаа. Энэ хуулиар ч гэсэн тодорхой хэмжээний зохицуултуудыг оргож байгаа. Давтан сурах асуудлыг мэдээж цагдаагийн байгууллага маань бие бүрэлдэхүүн хийж гүйцэтгэх нь энэ ямар стандартаар ямар хөтөлбөрөөр байх вэ гэдгийг нь бас тодорхой хэмжээнд тусгахаас гадна эргээд мэрэгшүүлэх тодорхой чиглэлүүд мэрэгшүүлэх, за олон улсын тодорхой боловсролын байгууллага сургах, за олон улсын одоо инхийг сахиулуулалтанд оролцуулах ч гэдэг юм уу. Эргээд бас энэ бусад орны туршлага практик за одоо тодорхой юм үйл ажиллагаанд оролцож энэ бас бие бүрэлдэхүүнийг чадваржуулах асуудлыг бас тодорхой хэмжээнд бас суулгаж өгсөн байж байгаа. Зохицуултуудыг туссан байж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр 17 онд ямар ажлууд төлөвлөгдсөн зөвхөн цагдаагийн албаны тухай хуулиар энэ болохгүй байх. Энэ цааш төшөө ямар ажлууд хийгдэх вэ? Тэгээд энэ дээр бол шатраатай арга хэмжээнүүдийг мэдээж авч хэрэгжүүлнэ. Эргээд бас цагдаагийн байгууллага үйл ажиллагаа иргэдэд ойртуулах, иргэдийнхэн дэмжлэг авч ажиллах, за иргэдийн бас хяналтыг бэхжүүлэх, эргээд бас гэмтэргээс урьдчилан сэргийлэхийн ажлыг шатраатай мэдээж зохион байгуулах ажил дээр хууль зүйн дотоодын тодорхой бодлогын одоо асуудлуудыг шатраатай шийдэж явж байгаа. Өнгөрсөн 4 жилд бас гэмтэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл маань ажиллахгүй байсан. Одоо энийг бас байгуулад ажиллана гэдэг бол эргээд цагдаагийн байгууллага болоод хууль сахиулах байгууллагууд орон нутгийн удирдлагуудын хэмжээнд бас ажлын уялдаа энтрийг хангах үйл ажиллагааны нөхцөл бас бүрдэх юм аа. Нөгөө тэгвэр бас тодорхой хэмжээний бас цагдаагийн албаагчдынхаа бас нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр бас тодорхой мэдээж шатраатай бодлогуудыг бас хэрэгжүүлж ажиллана. Тэгээд автан сургах ч гэдэг юм уу эргээд бас боловсон хүний нөөц за энэ чиглэл бүхий л одоо үйл ажиллагааг шатараатаар мэдээж хууль дотоодын яамнаас авч хэрэгжүүлэхээр эрх онод бас төлөвлөж байгаа. Ямарваа нэгэн гэмтрийг гарсныхын дараа биш гарахаас өмнө урьдчилан сэргийлнэ гэдэг бол хамгийн том ажил байгаа гэдэг. Тэр энэ гэмтрээс урьдчилан сэргийлэх ажил бол зардлын хөрөнгө мөнгөний асуудал нэлээд хүндрэлтэй асуудал байгаад. Тэгэхээр энэ тал дээр хууль зүйн яамнаас бодлогоор дэмжих энэ гэмтрээс урьдчилан сэргийлэх зардал цаашд хийгдэх ажлууд нь хэр одоо бодлогын хэмжээнд дэмжих. За энэ бол эргээд бас яг мэдээж ус орны эдийн засаг хүнд байгаа боловч бас эргээд бас гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүнтэй тэмцэх асуудал бол мэдээж орхигдож болохгүй. Энд бас бодлогын болоод тодорхой хөрөнгө санхүүгийн асуудлууд мэдээж шийдэгдэж явна. Энэ асуудал нь эргээд бас шатаатандаа шийдэх төвшөндөө шийдэж явна. Мэдээж бас хууль зүйн дотоодын яам энэ чиглэлд бол бодлого анхааруулж төсөв мөнгийг төлөвлөх, одоо хуваарлуулах, улсын төсөв суулгах асуудал бол эрэгтэй явсан шийдэгдсэн асуудлууд бас байж байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр бас тодорхой хэмжээний бодлого бичиг баримтууд хууль эрх зүйн орчныг бүрдүүлээс ажлын уялдааг буюу эргээд бас одоо юу гэдэг бодлогын бичиг баримтуудаас гадна энэ хууль тогтоомжийг яг хэрэгжихэд иргэдийн оролцоо энэ ажлын уялдааг хангаж ажиллахад мэдээж бас
анхаарлаа хандуулж ажиллана гэсэн бодолтойгоор байж байгаа. Мөн бас энэ эрүүгийн хууль маань бол бас их хурл дээр байгаа бах тий. Тэгэхээр энэ хуулийн дээр бол бас иргэдэс олон асуудлууд яригддаг л та. Тэгэхээр энэ хуулийн маань ерөнхий концепц нь юу юм? Энэ хуулийг яагаад эргүүлэн татвч гэдэг юм те. Тэгэхээр энэ хуулийн маань онцлог нь юу вэ? Энэ гэмтэрхийн тухай. За одоо өнгөрсөн парламентын үед батлагдсан эрүүгийн үйл зөрчлийн хууль маань эх оны 7 сарын 1-ний өдрөөс хэрэгжихээр байж байгаа. Энэ хэрэгжүүлэх бас нэг гол суурь нөхцөлд болсон процессын ажиллагааны хуулиуд маань хараахан улсын хурлаар ёслогдож батлагдаагүй улмаар хууль санаагчид нь буцаагдсан байж байгаа. Энэ асуудлыг хууль зүйн дотоод хэргийн яамаас анхааралтай авч мэдээж яг эрүүг зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх тэр процессын үйл ажиллагааны хуулиудыг одоо яг эд ажлын хэсэг маань ажиллаад засгийн газрын хуралдааны хилцүүлэхээр бэлтгэлжлийг хангаад ажиллаж байна. Мөн нөгөөтэйгээрээ бас эрүүгийн хуульд бас тодорхой хэмжээний бас хэрэгжүүлэхэд хуулийг нэг мөр хэрэгжүүлж ойлгоход бас хүндрэл бэрхшээлтэй заалтууд байгаа учраас тодорхой хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг мөн боловсруулад холбогдох байгууллагуудаас саналаа аваад улсын хурал одоо өргөн мэдүүлэхийн өмнөх буюу засгийн газрын хуралдааны хилцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байгаа. Тэгэхээр цагдаагийн мэдээлэл нэвтрүүлгийн зочны цагаар бол хуулиудын талаар бол иргэдээс тодорхой хэмжээний мэдээлэл өглөө манай нэвтрүүлэг үргэлжлэж байна.